Хүн намын ээлжид 8 дугаар их хурал болон 10 жилийн ойн хурал өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо. Энэ удаагийн их хурлаар 21 аймаг 9 дүргээс нийт 500 гаруй төлөөлөгч оролцож, намын дарга Дорж хандийн бүрэн эрхийн хугацааг 4 жилээр сонгохыг хуралд оролцсон гишүүдийн 91.3% нь дэмжсэн байна. Мөн хүн намын ерхий нарийн бичгийн дарга Ган Зориг өөрийн хүсэлтээр үүрэгт ажиллаа хүлээлгэн өгсөн бол түүний орондоо Ган Тулгыг томилсон байна. Монгол улс маань популизмд гацчаад байна. Нэг хоёрдугаарт сайхан ярьсан, шүүмжилсэн хүмүүс нь алга ташуулдаг. Эсвэргээр шүдэд зугаа зүтгэсэн хүмүүс нь одоо нийгмийн шүүмжлэлд өртдөг ийм буруу жишг рүү орсон байна. Тэгээд бүгдээрээ сайхан сөрөг хүчээ хийгээл бүгдээрээ сайхан шүүмжлэл суугах юм бол ард түмэнд сайхан гэдэг ийм хандлага бас яваад байгаа юм. Энийг хүн дам сүрж засгийн газарт ачаа өрөх гэж орж байгаа. Цаашдаа бол бид нар бодит прагматизм дээр үндэслэж улс төрийн 3 дахь ийм хөгжлийн гарцыг өнөөдөр томьёолж байгаа. Маш энгийнээр хэлэх юм бол дэлхийд дээр ийм хоёр ийм систем яваад байна. Нэг нь болохоор социалист систем. Нураад унтсан. Тэгэхдээ үлдэгдэл нь Монгол улсад байна. Монгол улсын эдийн засгийн тогтолцоо бол социализмын суурь нь бол бүрэн арилаагүй хэвээрээ байгаад байгаа. Хоёр дахь нь болохоор капитализм. Капитализм гэдэг нь бол Монгол улсын хувьд бол ийм хөгжиж байгаа эдийн засгийн хувьд төр цаашаа бай бүх юм одоо нөгөө хөрөнгө зах зээлээс хамаарна гэдэг ийм ойлголт руу явхлаар манай нөгөө нийгэм маань энэ дээр бэлэн байгаагүй. Тэгэхээр ямар бодлогыг бид нар 3 дахь зам гэж зааж байна гэд тэгэхээр одоо прагматик бодлого явуулъя. Монгол улсад үр ашигтай байх юм бол энэ бодлогыг бүгдээрээ хэрэгжүүлдэг байя. Ямар нэгэн үзэл санаа, изм, ямар нэгэн хий хоосон догматик асуудлууд биш. Прагматик байдлаар явъя. Яагаад гэвэл дэлхий өөр болчлоо. Энэ Монгол улсад хэрэгтэй реформуудын ард нь гардаг. Ард түмэн таалагдж алга ташуулахгүй ч гэлээ гэсэн ирээдүйн Монголын залуучуудад дараагийн 10, 20, 30 жилийн дараа амьдрах монголчуудын эдийн засгийн суурь реформуудыг өнөөдөр хийдэг ийм улс төрийн хүчин байя гэсэн энэ шийдвэр дээрээ бид нар санал нэгдээд ингээд 10 жилийнхаа дараагийн хөгжлийг 3 дахь зам буюу прагматизм дээр суурилсан үр дүн Монголд хэрэгтэй үр ашигтай ийм бодлого дээр суурилсан улс төрийг явуулъя гэдгээ санал болгож байгаа. Аашлалд гарц гаргасан 10 жил маань цаашаага Монголын эдийн засагт гарц гаргасан ийм суурь реформуудыг хийсэн ийм жилүүд байна гэж ойлгож байгаа. Энэ дээр бол хүн нам бэлтгэлээ хангаад цаашаага популизмыг сөрж бодиттой иргэдтэй орлогыг өсгөх энэ бодлого дээр бол хатуу байна гэдгийг хэлээ. Тэгээ хүн намын 10 жилийн ой бол зөвхөн нэг намын ой биш. Монгол улсад 3 дахь улс төрийн хүчин яаж бий болдог, бий болоод юу хийж чаддаг, нийгмийн өөрчлөлтөд Монгол улсын шинжилэлт, хөгжилд яаж хувь нэмрүүлдэг үзүүлж байгаа нам яхахгүй хүн нам юм аа. Хүн нам бол зөвхөн нам биш ээ. Энэ бол монголчуудын нийгмийн захиалга, монгол хүний хүсэл тэмүүлэлээр суурилсан, үндэслэсэн энэ улс арай болохгүй байна. Арай өөрөөр явъя. Арай өөр улс төр хиймээр байна. Арай өөр хөгжлийн бодлоготой баймаар байна. Дэлхийн Монгол баймаар байна гэдэг хүсэл тэмүүлэлээр 1990 оноос хойш гарсан нийгмийн хөдөлгөөн гэж би бол баттай хэлнэ. Тийм болохоор хүн нам зарим намаас ялгаатай илүү олон дэмжигчтэй байдаг. Магадгүй зарим асуудлыг санаанд дурамгүй гараад ирдэг. Ямар ч том асуудалтай тулсан ард нь гардаг. Энэ бол энэ намын хитгэн хүний удирдлагын асуудал чадвар биш. Энэ бол нийгмийн захиалга болохоор тэгж байгаа юм шүү. Тийм болохоор өдий олон жил уйггүй шүүмжлээд дэмжтэй дэмжиж ирсэн, санал өгч ирсэн нийт дэмжигчтэй, иргэдтэй маш их баярлалаа гэдгийг онцлог хэлье. За би энэ хүн намыг 2015 оноос анх үүсгэн байгуулахаас нь ахуулаад анхны удирдах зөвлөлийн гишүүн Хяналтын хорооны дарга гэдэг бүх шатанд нэг ажиллаа явьж байгаа. 21 оноос бол ерөнхий нарийн бичгийн даргаар 5 дахь жилдээ ажиллаж гүйцэтгэх зөвлөлийнхаа гишүүд, удирдах зөвлөлгээд намынхаа шатны байгууллагын төлөөлөлтөд бол тодорхой зорилтуудыг тавьж ажилласан. Тухайлбал бид нар бол намаа бас илүү үндэсний хэмжээнд буюу бүхэл бүтэн 21 аймаг 9 дүүрэг 330 сум энд одоо гишүүдийнхээ үйл ажиллагаа хэлийгээд энэ рүү гол чиглэсэн ажлуудыг зорж хийсэн. Хоёрт бид нар шинэ үеийн дэвшилтэд нам болно гэж зорьсон. За гуравт бид нар төр засгийн бас ачаа өрдөг нам бол төлөвшөх гэдэг. Энэ зорилтуудад тавьсан зорилтуудаа бол өнгөрсөн 400 хугацаанд тодорхой хэмжээнд биелүүлсэн гэж үзээд
Энэ намыг одоо дараагийн шатанд нь гаргах, авч явах ийм одоо залуучуудаа бол ажлаа өөрийнхөө хүслээр хүлээлгэж өгсөн байна. Энэ хүн намын парламент суудалтаа энэ намын галтгоог барьж ажиллахын хувьд үндсэндээ 3 хийх үндсэн ажил байна гэж харж байна. Нэгдүгürt хүн нам одоо иргэддээ илүү ойртох ёстой. Илүү тэлэх ёстой. Бид бүхэн иргэдийнхээ дуу хоолой болдог. Иргэдийнхээ төлөө ажилдаг нам болохын төлөө миний бие зорж ажиллана. Хоёрдугаарт хүн нам цаашдаа улс төрийн орчныгоо дээшлүүлэхийн тулд 21-р зууны дэвшилтэд нам болж нүсэр бус төсөр бүтцтэй зохион байгуулалтаа үр ашигтай бага зардлаар ажилдаг энэ 21-р зууны дэвшилтэд намыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх болно. Гуравдугаарт хүн нам дотоод нам институцийн хувьд төлөвшөж илүү нэг эрх мэдэлтний даргын үгээр явдаг биш дүрм журм засгалдаг ийм нам болно. Ингэснээрээ энэ бол бид бүхэн хүн намд дараагийн сонгуульд амжилттай оролцох. Хэрвээ иргэдийн итгэлийг хүлээх юм бол бидний намын дотор байгаа энэ соёл дүрм журмаа зас барьдаг энэ соёл бол улсын төрийн хэмжээнд хэрэгжиж хүн нам даргын Монгол улс даргын биш эрх мэдэлтний биш хуулийн засаглалтай ийм улс орн болох энэ ажлыг бид бүхэн нам дотроос эхлүүлнэ гэж бодож байна.